Та өөрөө ярьчих юм уу? За чи асуу. За сайн байна уу? Та үзэгчдээс өөрийгөө танилцуулахгүй юу? Солонгос улсад ирээд хэр удаж байгаа вэ? За намайг Камбт гэдэг Солонгос улсад ирээд 7 жил гарсан болсон байна. Одоо тэгээд энэ Солонгос улсад одоо ажиллаж амьдарч байгаа маш олон монголчуудтай сайхан танилцаж нөхөрлөөд энднээс дунд үнэхээр Монголдо хэрэгтэй, мэрэгжилтэй, боловсралтай мундаг залуус бол маш их байна. Тэгээ энэ залуус маань Монголдо очиж ажиллаж хөдөлмөрлөе гэхээр Монголд цалин хөлс маш бага. Тэгээд тэрнээс гадна ямар нэгэн бизнес эрхлээд жоохон хөгжиж өөрсдөө хөгжүүл жоох юм хий гэхээр энэ татвар төрөөс маш өндөр байдаг учраас тэгээд тийм учраас тэрэнд очиж ажил хөдөлмөрлөх боломж алгаа гэсэн тийм юм их сонсож байна. Тэгээд энэ талаар одоо тэгээд Монголын маань засгийн газар ямар арга хэмжээ авч ажилт юм бол тэр талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Тэгээд гадаадд байгаа ер нь нийт монголчуудаа маш мэдээллийг сайн түгээж явах хэрэгтэй байна. Тэрнээс гадна хууль бусаар амьдарч байгаа энэ маш олон гадаадд хууль бусаар амьдарч байгаа маш олон монголчууд байна. Энэ улсууд Монголдо очиод нийгэмших буцаад одоо тэр ажил хөдөлмөрт орох тэр нөхцөл нь ер нь хэр байгаа вэ? Тэр дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Тэгээд гадаадд олон жил болцохоороо сүүлдээ одоо Монголын талаар маш одоо мэдээлэлээс маш хоцорж байна. Тэгээ энэ талаар одоо тэр мэдээллийг юм жоохон тарааж ивэл маш зүгээр байна. Одоо тэгээ энэ Солонгос одоо бусад улс орнуудад янз бүрийн одоо гадаадд байгаа улсуудтайгаа чуулга уулзалт хийж инээтрээ гэл хүмүүс маш их ирж очдог. Тэгсэн мөртлөө нэг ямар ч хүртээмж байхгүй. Тэр бүхэн зүгээр нэг зохион байгуулсан хэсгийн улсуудтайгаа уулзалт зохион байгуулсан тэр их хэсгийн улсуудтайгаа уулзчаад болчихсон. Тийм учраас тэрийг жоохон ингээд ард иргэдэд яг нээлттэйгээр үнэн зөвөр тодорхой байлгаж ирэх зүгээр байна. Тэгэх юм бол одоо эх орондоо очиж ажил хөдөлмөрлөөд үр хүүхдийнхаа дэрийг ээж аавтайгаа хайртай бүхнийхээ дэрийг гэж сайхан амьдрахыг бас хүсэхгүй Монгол хүн гэж байхгүй шүү. Тийм учраас энэ дээр ямар арга хэмжээ авч байгаа талаараа бас маш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зүгээр байна. Цааш дээр нь ямар арга хэмжээ авах вэ? Тэгэхээр бас зүгээр хамтаа хариулж өгөх хэрэгтэй. Оо янз